Ignition sequence start. 6, 5, 4, 3, 2, 1. All engine running. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн! Өнөөдөр манай дүүдэн хүүхдийн музей дээр маань 32 дугаар сургуулийн 3-р ангийнхан шинжлэх ухааныг сонирхолтой аргаар суралцахаар ирсэн байна, тийм ээ? Тийм. Шинэ зүйл сурахад бэлэн хүүхдүүдээ? Тийм. За тэгвэл орж шинэ зүйл сурцгаая. Өнөөдөр хэдүүлээ хүний биеийн талаар судлах нэ. Энэ юу вэ хүүхдүүдээ? Хүнтэй, хүний бие. Та нар ер нь ингээд бид нар яаж амьсгалтын бол, яаж хөдөлтийн бол, яагаад өлсдийн болоо гэж бодж үзчихсэн үү? Бодож ирсэн үү? Ер нь яагаад бид нар хөдөлж чадаад байгаа юм бол? Тэг яг зөв те. Хөдлийгээ дотроо бодоод тэгээд тархи маань удирдаад хөдөлдөг те. Тэгвэл хөдлөхөд юу тусалдаг вүлээ? Яас тусалдаг те. За ингээ яс чинь хүний бие хамгийн дотор талын эргэтэн те. Тулгуур эргэтэн. Эхлээд яс байдаг. За дараа нь ясан дээр юу орж ирдэг вүлээ? Булчин орж ирдэг те. Булчин юунд тусалдсан бол чангараад эсвэл сулраад биднийг хөдлөх боломжийг олгодог. За үүний гадуур юу байдаг вүлээ? Арьс байдаг те. За тэгвэл та нар арьсыг ямар үүрэгтэй гэж бодож байна? Хүний бие хамгаалах Өөр юу гэж бодож байна? За. Яг зөв арьс чинь хүний дотор эргэтнүүдийг болон булчин гадны зүйлээс хамгаалж байдаг те. За яг зөв. Арьс маань мэдрэх үүрэгтэй, хамгаалах үүрэгтэй. Өөр яадаг вүлээ? Бас ингэж зохицуулдаг тийм үү? Та нар амар халуун өдөр тасгал хийвэл яадаг вүлээ бид нар? Халууцаад хүлс гойждаг те. Тэгвэл арьс дэрийг зохицуулаад гадагшаа хүлс ялгаруулснаар бид нар багахан хэмжээнд ч гэсэндээ сэрүүцсэн юм шиг мэдрэмжийг авдаг байна. Тэгэхээр арьс маань хамгаалдаг, зохицуулдаг бас мэдэрдэг байна те. Яг зөв. За тэгвэл булчингийн дотор талд юу байдаг вүлээ? Хүний цээжний хөндөй, хэвлийн хөндөд юу байдаг вүлээ? шүрмэс. За найзуудаа тэгвэл бодъё. Та нар яаж боддог вүлээ? Яаж амьсгалдаг вүлээ? Уушгаар амьсгалдаг. Уушгч юу вэ? Дотор эргэтэн шүү дээ. Тэгэхээр булчингийн дотор юу байх нь вэ? Дотор эргэтнүүд байдаг байх нь шүү дээ. За энэ хараа. Амьсгалын тогтолцоон дотор юу байна? Уушиг байна. Уурсан хоолой байна. Ам хамар байна тий. За тэгэхээр бид нар амьдрахын тулд амьсгалдаг, иддэг тийм үү? Энэ бүхний чинь зохицуулдаг эргэтэн тогтолцоо гэж хүний бие дотор байдаг байна. За яг одоо хэдүүлээ амьсгалын эргэтэн тогтолцоог харж байна. За өөр ямар эргэтэн тогтолцоо байдаг бол? За эдгээр юунууд байна? Хоол боловсруулах эргэтэн тогтолцоо байна шүү дээ тий. За энд юу харагдаж байна? Илэг байна. Идэс байна. Шулуун гэж. Тийм тий. Шулуун гэж байна. Нарийн гэж, бүдүүн гэж. Нарийн гэж. За энэ юу лээ? Энэ илэгний энэ доотлолт байгаа. Энэ юу лээ? Ходоод тий. Ходоод яг үүрэгтэй гэж бодож байна. Ходоод нөгөө Тийм байлгах буюу хадгалах үүрэгтэй тий. За ингээд хүний биеийн бүх эс эргэтэн маань тус тусын үүргээ биелүүлж иж бид нар амьд явдаг байх нь байна тий. За тэгвэл хэдүүлээ хүний биеийн эргэтэн тогтолцооны талаар илүү сайн мэдлийг мэдэж авахын тулд явж туршилт бүтээл хийж үзэх үү? За тийм. За хэдүүлээ тийш явцгаая. За хэдүүлээ сая хүний биеийн эргэтэн тогтолцооны талаар ойлголттой болж авлаа тий. За бид нар чи ямар хэсгүүдээс бүрддэг байх нь? Дээрээсээ толгой,
Гэдэс хөл гээд ингээд бүтдэг бахан тий. За тэгээд дотор нь дахиад дотор эргэтэн гэж байгаа тий. Энэ бүхэн маань эргэтэн тогтолцоо гэсэн хэсгүүдэд хуваагддаг юм байна тий. Тус тусдаа бүгд үүрэгтэй бидний эзэн хоолыг боловсруулдаг, хоол боловсруулах эргэтэн тогтолцоо. Биднийг амьсгалуулдаг, амьсгалын эргэтэн тогтолцоо гэх мэтлэн. За тэгвэл одоо хэдүүлээ баг багаараа болоод хуваагдсан байгаа тий. Баг багаараа нэг даалгаврыг гүйцэтгэнэ. Энэ юу вэ? Хүн байна тий. За энэ хүн байна. Эдгээр юунууд вэ? Эргэтнүүд байна. За энэ юу вэ? Тархи хаана байдаг вүлээ? Толгой дотор байдаг тий. За тэгвэл та нар энэ тархийг хайчилж аваад энэ хүний хаана байрлуул зүв бэ гэдэг газар нь нааш үү за. Чадах уу ийж? Чадах юм шиг санагдаж байна уу? Энэ юу вэ? Гиз хотоод таана гэдгийг мэдхүү. За тийм тий. За ингээд баг багаараа хоёр хүн дээр эргэтэнгүүдийн зөв байрлалд оруулж нааш үү за. Хиний баг эргэтэн тогтолцоог хамгийн сайн сурсан байна. Хиний баг бүх эргэтэнг зөв байрлалд наасан байна гэдгийг шалгая шүү за. Би энийг хотоод гэж бодож байна. Би энийг хайжсан. Энийг би ууш гэж бодож байна. Энэ бол амьсгалдаг эрхтэн. Цээжний хүнд дотор зөө. Тэг яг зүг гидстэй. За гидс хаана вэ? Энэ зүүн талд. Гидс зүүн талд байх нь зөв. Чи юу гэж бодож байна? Гидс зүүн. Тийм гидс голд байна те. Тэгвэл гидс цээжний хүндийн голд байх уу? Хэвлийн хүндийн голд байх уу? Хэвлийн хүндийн голд байна те. За тэгтээ манай найз бол хэвлийн хүндий дээр нас нь бол зөвтэй. Гэхдээ жоохон зүүн тал руугаа наачиж. За дараа нь юу наасан бэ? Дараа нь энэ юу вэ? Энэ үү? хотоод. Ходоод наасан байна тий. Ходоод энэ бахан зүг. За зүг наасан байна. За энэ юу вэ? Хэсэг. Энэ үү? Бөөр ихгүй. Бөөр чи яах үүрэгтэй вэ найзуудаа? Бөөр ингээд бидний биеэр хэрглэж байгаа цус шүү дээ. Тэрийг ингээ байнга шүүж идэг байхгүй бохирдлын шүүж идэг. За тэгвэл бөөр энд бахан зүг.
За зүв байна те. За дараа нь юу наасан бэ? За энэ юу вэ найзуудаа? За илэг энд байх нь зүв болов юу гэж бодож байна? Баруун талтай байна те. За илгээ бол зүг наасан байна. За тэгэхээр нэгдүгээр багийнхан маань хоёр алдаал гаргасан байна те. За зүрхээ жоохон зүүн тийш наасан байна. Бас энэ нарийн бүдүүн гизээ зүүн тал руу наасан байна. Тэрнээс бол зүг наасан байна те. За баярлалаа. За хоёрдугаар багийнхан маань ингэж наасан байна. Хэдүүлээ хаана юу байдаг талаар ярилцсан шүү дээ те. Тэгвэл одоо энд ямар алдаа байна та нар өөрсдөө ардаа. Илэг нь бүр цээжний хөндөө дээр гараад ирсэн биз дээ те. Илэг хаана байх ёстой вэ? Доор хөвлийн хөндөө дотор байх ёстой шүү дээ те. За өөр ямар алдаа байна? За илэг зүрх хоёр дээрээ л жоохон алдаа гаргаснаас бусд нь бол зүв байна те. За баяр хүргэе. За одоо хамгийн сүүлийн баг 3 дугаар багийнхныг. Чи энийг зүг наасан гэж бодож байна уу? Буруу наасан гэж бодож байна уу? Зүрхэн жоохон буруу байна те. Гэтэ бас дээрэс нь илэг нь бүр доор очсон байна те. За үүнээс бусдаар бол зүг хийсэн байна те. За 3 дугаар багийнхандаа баяр хүргэе. За найзууд маань бүгдээрээ амжилттай наагаад бүгд 2-2 алдаал гаргасан болохоос биш бусдын бүгдийн зүг наасан байна те. Өмнө нь байснаас арай илүү хүний биеийн талаар мэдлэгтэй болж чадсан уу? Эрэгтнүүдийн хаана байдаг вэ гэж ойлгож авсан. Өнөөдөр эрэгтнүүд хаана байдаг гэдгийг мэдэж авсан тий. За тэгвэл чи юу сурсан бэ? Элэг хаана нэдий сураад авсан. Эрэгтнүүдийг ямар үүрэгтэйг мэдэж авсан. За тарих ямар үүрэгтэй вүлээ? Тарих хүнийг өдөртөх. Өдөртдөг тий. Яг зөв ойлгосон байна. Зүрхийг нөгөө хүний биеийн гол хэсэгт байдгийг л мэдчихэж байна. Гол хэсэгт гэхдээ зүүн талынхын булчин зузаан болохоор Зүүн тал руугаа авч байгаа юм явцсан байдаг. тийм зүүн тал руу юм шиг харагддаг тий. Бид яагаад амьсгалж чаддаг вэ? Яагаад хоол иддэг вэ гэж бодож үзсэн үү? Тэгвэл бидний бие дотор эргэтэн гэж гайхалтай бааtruуд байдаг. Жишээ нь зүрх чэйшний голд байрладаг. Гэхдээ зүүн тал нь илүү хөгжсөн булчинтай тул зүүн тал байрладаг юм шиг мэдрэгддэг байна. Зүрх цусыг бүх биеэр тарааж бас буцааж хурааж авдаг. Харин тарих толгойд байрлаж бидний бодол, дурсамж, хөдөлгөөн гэд бүхнийг удирддаг жинхэнэ удирдагч. Уушиг чэйжинд байрлаж биднийг амьсгалахад тусаж агаараас хүчил төрөгчийг авч биеийг тэтгэдэг. Ходоод гидсэнд байрлаж эзэн хоолыг буталж биеийг тижээлээр хангахад тусалдаг. Ингээд бодоход бидний бие бол жинхэнэ гайхамшигтай машин байгаа үсттэй. Иймээс хүүхдүүд та бүхэн эрүүл хоол идэж, сайн унтаж амарч, дасал хөдөлгөөн хийх нь бидний эрхтнүүдийг эрүүл, аж аргалтай байлгадаг шүү. За хэдүүлээ сая хаана ямар эрхтэн байдаг вэ гэдгийг мэдэж авлаа тий. За энэ юу вэ? Тарих. За энэ зүрхний хоёр талд юу байгаа вэ? Уушиг байгаа тий. Уушиг ямар үүрэгтэй вэ? Амьсгалах үүрэгтэй. За тэгвэл та нар уушиг яаж амьсгалт юм болоо гэж бодож ирсэн үү? Уушиг юу яаж амьсгалт юм бол? За одоо хэдүүлээ нэг уурт амьсгаа авчий. За уушиг яаж байгаа бол одоо? Том болж байгаа тий. За одоо уурт амьсгаа гаргая. Жижигхэн болж ингээд цээж томорч иж байгаа нь мэдрэгдэж байна тий. За тэгвэл одоо хэдүүлээ дахиад нэг бүтээл хийж үзье. Уушиг хэрхэн ажилдаг вэ гэдгийг хамтдаа ойлгож авцгаая. За уушиг чинь амьсгалын эргэтэн тогтолцооны нэг эргэтэн тий. За тэгвэл амьсгалын эргэтэн тогтолцоонд өөр ямар эргэтнүүд байт юм бол? За ам байдаг. Хамар болон амаар хэдүүлээ агаарыг сорж авч байгаа тий. Хоёр шиг соруул өгөн за. Соруул чи юу болж байгаа вэ? Уурсан хоолой болж байгаа тий. Уурсан хоолой яагаад хоёр байт юм бол? Энэ яагаад хоёрыг хийж байгаа юм бол? Хоёр хамар нөгөө хоёр. За энийг харахаар яаж юм? Ингэж наахан байна хэдүүлээ. Хоёр хамрын нөхөр орж байгаа тий. За тэгээ амьсгалаа аваад арагшаага гуурсан хоолоогоор явлаа. Энэ гуурсан хоолой хоёр ширхэг болов нэг ширхэг болов? Нэг байгаа байхгүй. Ингээд нэг ширхэг гуурсан хоолой явж агаад уушигны хоёр дэлбэн рүү очиод хоёр тал руу салдаг. Тэгээд саяны бидний харсан зураг шиг уушигны хоёр дэлбэн рүү ингээд салаад орсон байгаа.
За ингээд ийшээ очиод уушигны хамгийн жижиг хэсэг болох цулцсан дээр амьсгал явагдаад тэгээ бид нар амьсгалж чаддаг байна. За хэдүүлээ одоо жижигхэн модельо Манай баг балаа хүүхдээ энийг би юм хийсэн гэж бодож байна. Энэ бол уурсан хоол. Ямар үүрэгтэй гэвэл эхлээд аарыг аваад тэгээд ууршлуу оруулах үүрэгтэй. Бусад өдрөөс амар сонирхолтой өдөр байлаа. Яагаад гэвэл ингээ амьсгалаад тэгээ 2-3 хоолоогоор ингээд уушиг руу 2 уушиг руу ингээд нэг гуурсан хоолоогоор дамжин тэгээд буцаа гарахтаа уушиг жоохон жишгэн бол. За бүгдээрээ гуурсан хоолоогоо наагаад болчлоо тий. За одоо гуурсан хоолойтой чинь залгаа юу байх вүлээ? Уушиг байгаа тий. За хэдүүлээ уушгаа шаараар орлуулнаа. Одоо шаарныхаа амсар руу гуурсан хоолоогоо хийгээд. За тэгээд наана. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл нь шаараа ингэж нууглаад энэнгээр ерөөсөө агаар орохгүй гарахгүй байхаар наа шүү. За саяныхаа ашигласан скотчийг ашиглаад ороогоод наа чинь хамгийн гол нь хий оруулчихгүй. Хий оруулаад тах юм бол яах вэ? Тийм амьсгалж чадахгүй болчих. За хэдүүлээ гуурсан хоолой уушиг ам хамраа наагаад дуусчлаа тийм. За одоо хэдүүлээ энийг яг бидний амьсгал авж байгаа үе гэж бодно шүү заяа. За амьсгал авахар чи яадаг вүлээ? За одоо хэдүүлээ үлээгээд үзье. За үлээгээрэй. За одоо сороорой. Сорохоор яаж юм? Жижигэрж ин те. За үлээгээрэй. Тэр бидний уушиг яагаар жижигэрдэг вүлээ? Амьсгалаа гаргахаар жижигэрдэн шүү дээ тий. За энэ жоохон муу хий ороод байна тий. Яасан юм бол жоохон хий оруулаа наацсан байна тий. За танаа багийн уушгийг харъя. За уушиг яг амьсгалах үед ингэж харагддаг байна шүү дээ тий. За 3 тоолохоор та хоёр хамаг хүчээр үлээ шүү заа юу. 1 2 3 за үлээгээрэй. За та хоёрын хийсэн уушгийг харъя. За үлээгээ үзүүлээрэй. Бас нугларсан байна тий. Минийх шиг. За тэгтээ хэлчихлээ. За дараагийнх нь нөхдүүдийг үзье. За болсон байна тий. Амжилт. За хэдүүлээ уушигны модель хийж үзлээ тий. За амьсгалын эрхтэн тогтолцоонд ямар эрхтнүүд багтдаг байна? Хамар. Уушиг. За ингээд бид нэр амьсгалж чаддаг байна. За хамраараа амьсгалаа авлаа, гуурсан хоолоогоор дамжлаа, уушигнд очлоо, уушигны цулцанд очлоо. Ингэж бид нэр амьсгалдаг байна тий. За өнөөдөр энэ модельийг хийгээд бид нар амьсгалын эрхтэн тогтолцоо хэрхэн ажилдгийг ойлгож авлаа. Өнөөдөр бидний биеийн нэг чухал эрхтэн болох уушиг ямар үүрэгтэйг хамтдаа ойлгож авлаа. Уушиг чэйжний дотор байрладаг бөгөөд биднийг амьсгалахад тусалдаг маш чухал эрхтэн. Бид хамраараа эсвэл амаараа агаар сорох үед уушиг руу агаар орж ирдэг. Тэр агаарт бие махбодод хэрэгтэй хүчил төрөгч гэдэг зүйл байдаг. Уушиг энэ хүчил төрөгчийг цусанд өгч, цус түүнийг бүх биеэр тараадаг. Ингэснээр бид гүйж, харайж, тоглож, бодох гэд бүх зүйлийг хийж чаддаг. Иймээс уушиг бол бидний биеийг цэвэр агаараар хангаж, муу агаарыг гаргадаг гэж ойлгож болно. Хүүхдүүд та нар уушигаа ариул байлгахын тулд цэвэр агаар тоглож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж агаарай.
За хэдүүлээ сая туршилт хийгээд хүний биеийн дотор эрхтнүүд хаана байдгийг мэдчих авсан тий. За мөн дээрээс нь амьсгалын эрхтэн тогтолцоо хэрхэн ажлыг мэдчих авсан. За энэ юу вэ? Судас байна. Өөр юу байна? Зүрх байна тий. За энэ чинь ямар эрхтэн тогтолцоо юм болоо? Тий хөдлөгдөг буюу цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо байхгүй юу? За зүрх яах үүрэгтэй вүлээ? Яадаг вүлээ ер нь зүрх? За гараа үргээ. Ахаа за чи юу гэж бодож байна? Ингээд зүр бүх судас руу ингээд цусыг шахаж аваад судлан хөдлөөд ингээд бүх эрхтнүүд нөгөө гар хөлөө эдрийг хөдөлгөж юм хийдэг. За та нар чинь зүрхийг айгүй сайн мэддэг юм байж тээ тий. За тэгвэл энэ юунууд үлээ энэ нарийнхан утас шиг зүйлс явж байгаа судас яг зөв. Энэ судас ямар төрөл вэ? Хэдий улаан байна. Цэнхэр байна тий. Яг зөв. За тэгвэл энэ улаан судасыг болохоор артерийн судас, цэнхэр нь болохоор вений судас гэж нэрлэдэг. За зүрх болохоор яг та нарын саяны хэлсэнчлэн цусыг энэ улаан судаснууд руу зөвхөн шахдаг. Харин цэнхэр судаснууд нь болохоор буцаад нөгөө үзүүр хэсгүүдээс гарын хуруу, хөлийн үзүүр хэсгүүдээс цусыг цуглуулад буцаага зүрхэнд авчирж өгдөг. Тэгэхээр зүрх маань зөвхөн шахдаг биш, бас цуглуулж авдаг байх нь шүү дээ, тий. За энэ бол ингээд цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо байна. За тэгвэл одоо хэдүүлээ нэг сонирхолтой туршилт хийж үзье. Багштай туслах хөгтэй нү? За нааш. За зүрх одоо хэдүүлээ шахдаг бас буцаагаад авчирдаг гэж ярьсан тий. Тэгт нь яадаг вүлээ? Юу болдог вүлээ? Ингээд шагнахаар Ингээд доглоод байдаг. цохилдог тий. Тэр цохилж байгаа чинь зүрх шахаж ийн гэсэн үг. За зүрхний цохилтыг байна шүү дээ. Хэмжихтэй. Хэмжиж байгаа найзгаа ингээд тайван суулгана. За суулгаж байгаа тохоог нь хөлн дээр нь ингээд тайван тавьчихна. За тэгээ гарыг ингэж харуулж агаад 3 уруугаараа судсан дээр нь дарна. Артерийн судсан дээр дарна. За тэгээд 15 секундэд хэдэн удаа цохилох вэ гэдгийг утсан дээрээ цаг харж агаад тоолъё за. 4 5 6 7 8 9 10 11 15 16 17 18 19 20 21 за 15 секундэд 20 удаа цохиллоо. За тэгэхээр 1 минутанд хэд гэсэн үг вэ? 15 секундэд 21 удаа цохилсон юм чинь минутанд 84 удаа цохилсон гэсэн үг байхгүй юу? За одоо тэгвэл тасгалын хэлж байгаа хэд удаа цохилсон? За 15 удаа босцсон шүү заяа. За хамтдаа тоолно шүү заяа хэдэн удаа босцсуусныг? За 1 2 3 явсаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 за болсон. За одоо ямар болсон бэ хэмжиж үзье. 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 бүр 15 секундэд 30 удаа болцсон ба шүү дээ. Тэгэхээр минутанд 120 цохилж гин тий. Өмнө нь хэд байлаа? 84 байсан. Одоо тэгсэн чи хэд болчих? 120 болсон байна шүү дээ. Юу нь өөрчлөгдсөн байна? Амар хурдан болсон байна шүү дээ тий. Зүрх нь амар хурдан цохилоод цусаа айгу хурдан шахаж гин. Энэ юу болсон юм болоо найзуудаа? Булчнаа нь хурдан ингээ цохилдоод ингээ булчин руу ингээ хурдан цусыг нь явуулж байгаа. Яг зөв булчин ажиллаж байгаа юм чинь тэнд цус хэрэгтэй болж байна тий. За тэгэхээр хэдүүлээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед бидний биеийн бүх булчин ажилдаг тийм үү? Ажиллахаар чинь тэнд илүү их хүчил төрөгч, илүү их цус хэрэгтэй болно тийм ээ. Тэгэхээр үүнийг нь хангаж өхийн тулд зүрх илүү хурдан цохилдог байх нь шүү дээ тийм үү? За хэдүүлээ өнөөдөр юу ойлгоод авчаа? Ямар их юм сурчваа тий? Эргэтэн хаана гэдгийг сурлаа. Тийм зүрхний цохилтыг сурлаа. Уушиг амьсгалын эргэтэн тогтолцоог сурлаа тий. Зөндөө их юм сурч авсан байна тий. Өмнө нь бид нар бие ингээд мэдрээд амьдраад явж байгаа ч гэсэндээ бидний дотор юу болж байгаа вэ гэдгийг тийм сайн ойлгодгүй байсан байна тий. Цаашлаа судлах юм бол хүний бие дотор маш олон сонирхолтой химийн урвал, биологийн үзэгдэл болдог байх нь тийм ээ. За өнөөдөр найзууд маань туршилтуудаа маш амжилттай хийгээд зөндөө олон зүйлийг сурч авлаа. Бүгдээрээ бие биендээ баяр хүргэе.
өнөөдрийн нэвтрүүлэгт 32 дугаар сургуулийн 3-ийн ангийнхан оролцож хүний биеийн талаар мэдэж авлаа. За хэдүүлээ нэвтрүүлгээ дуусгахаас өмнө нэг зүрхээ урдан зохиолч уу. За доороо баярлалаа. Баяртай.